Өнөөдөр би эдгээр онцгой хүмүүсийн нэг өдрийн ажилтай танилцах болно. Тэд бол галс нөөцчид. Тэд бол дэлхийн хамгийн урт хүмүүс. Энэ хувцсыг ямар хугацаанд яаж өмсөх ёстой вэ? За сайн байна уу та? Энэ хувцсийн тухай жоохон надад багахан мэдээлэл өгөөд яг ямар хугацаанд яаж өмсөх ёстойг та хэлээд өгөөч. За энэ говц нь хүн нэг урын хамгаалах тусгай говц. За гал төсвөртэй. За энийг ид бүрнээр нь одоо энэ амис гутал ингээд угалж өмсөд, дээдлээ өмсөд, бүсээ газ өмсөд ид бүрэн цахад 28 секунд. За. Гараад явхад ер нь хэдий гараад явхад за эргэн дуудлага өгөөд ярьж явах хугацаанд бид нэр эндээс гарч идэг байгаа. Гараад хаягаа тодруулаад байгаа байршил хамгийн хурдан дөргөн очих. за. 1 минутанд ямар ч нөхцөл машин суугаад гарсан байдаг. За энэ говцыг хамгийн хурдан эвтэйхэн өмсөж ойлгох байрлалаар тавьсан байгаа. Өмдийн гадуур нь угалцсан. Шууд 2 өглөө 1 хийлээ. Дэш нь татлаа, углаа, мөрлөө болоо. За үзгөө. За, ихэд өмсөж. За дэш нь татлаа. Мөрлөө. Тавьж юмсаа. Яванда. За, та яагаад ер нь онцгой байдлын албанд яагаад орох болов? Галс нөөц яагаад болохоор болсон бэ? Ер нь яагаад энэ мэргэжлийг сонгохоос? За би энэ мэргэжлийг сонгохдоо бол юу вэ? Анх зургт үзчихэд яг оюутан болдог жилээ зургт үзээд гэртээ байж захта. Яг тэр нэг одоо энэ баруун зүүн дөрвөн замын яг уртлын өнгөөр бариад шүү дээ. Тэр шатаад яг тэрнээр онцгой байдлах яг ажиллаж ирсэн. Тэгээ би бүр сонирхоод манай офицер тохоор яг би сонирхож бууж очиж тэрийг харж байгаа. Онцгой байдлын залуучууд ямар мундаг юм бэ? Ах нараас мундаг юм бэ гэдгийг харж тэгээд би заавал энэ онцгой орно гэсэн бодлоо. Өөрөө зөрөөд шалгалт өгөөд эцэд орсон байгаа. За баярлалаа. За та яагаад ер нь онцгой байдлын албанд исэж энэ мэргэжлийг сонгох болсон бэ? Онд 2008 онд бол ерөөсөө их сургууль суулна гэсэн зорилгоогүй ажил ийн гэсэн зорилготой байсан. Тэгээд хойд бол яг намайг ингээд ажилд орох гэдэг үргэлжлэж байгаа онцгой талбал. За өсөлтийн модоо өгчгөө гэдэг. Тэгээд анх ажилд орохдоо дадлагч ажилтнаар хараад улмаа ажил мэргэжилтэд дурлаад өгөгжлүүлэн ажил мэргэжлийг хайж байгаа дундуур нь өдрийн ангиас уралцаад одоо ингээд цаашдаа юу тэгээд энэ албанд эргэж буцалдаг. Ажиллаж байна. За баярлалаа. Та ер нь яагаад онцгой байдлын албанд ороод яг энэ мэргэжлийг яагаад сонгох болсон бэ? Гамшигаас уршлын сэргийлнэ гэдэг чинь хамгийн гоё үс тий. Ер нь аль нөгөө манай байгууллагын чинь гол юу нь болохоор авран хамгаалан сэргийлнэ штэ. Тэгэхээр миний үндсэн одоо мэргэжил бол багш тийм учраас өөрөө нөгөө сургаж хүмүүжүүлнэ гэдэг бол миний гол одоо баггүй. Тийм учраас ер нь бол уршлын сэргийл. Манай онцгой байдлын албанд ажилтдаг хүн болгон хүний төлөө байдаг учраас би энэ албанд аюу хайртай байдаг. За баярлалаа. За сайн байна уу. Ер нь өдөрт ойролцоогоор хэдэн дуудлага ирж байна? Голлох дуудлагууд нь ер нь юу вэ? За манай зөнгөний хайрхан дүүргийн онцгой хэлцэд бол энэ дүүргийн нутаг дэвсгэр дээрх бүх газар хамаарна. Ерөнхийдөө өдөрт 2-4 дуудлага голцоо бол ахын гал төмөр, гал угаарын дуудлага ирж байгаа. За баярлалаа.
Галт төмрийн голлох дуудлагууд ахуйн болон угаарын дуудлагууд байдаг. Харин галхын хорыг одоо яаж ашиглахыг бүгдээрээ сурцгаая. За. За энэ болохоор нутаг галын хор. Галын хор нь энэ дарал зааж идэг байгаа. Улаан дээр заах юм бол дууссан маань гэсэн үг. Одоо ногоон дээр зааж идэх цэнэгтэй байна гэсэн үг. Тэгээд энэ төмлөөрийг татаад энэ бүр хэврэн материалаар хийгдсэн байдаг болохоор татангуу шууд сугарна. Шууд татаад энэ гошууг гал руу чиглүүлнэ. Тэгээд энэ төмлөөрийг авсан тохиолдолд энэ баацхад маш хөнгөн зөөлхөн байдаг. Ямар ч хүн баацчтай илэн гэсэн үг. Гал руугаа чиглүүллээ, баацлаа. Энэ нутаг галын хооронд дэлгэрээд гал руугаа очихдоо энд бас ахаад дотроо тесэрдэг байгаа. Тэгээд уруулд орж галыг онцоодог. За баярлаа. За. Дид ахлагч, ахлах, дислэгч, ахлах, дислэгч, ахмад, хушууч, дид хурандаа. За. За сайн байна уу? Сайн байна. За. Та ер нь сонсогчоос одоо хурандаа болох гэж ер нь хэдэн жил ажиллаж хөдөлмөрлсөн бэ? За би 18 настай анх галс нөхчөөр орж исэн. Тэгээд одоо хурандаа болтлоо бол 22 жил ажилласан. 22 жил зарцуулсан гэсэн. Сонсогчоос хурандаа болтлоо бол одоо бол нийт 29 жил ажиллаж байна. За баярлалаа. Та нэг хүүхдүүдэд хандаж сэрэмжлүүлэг хэлээч. За одоо яг энэ цаг үетэйгээ холбоотой сэрэмжлүүлэг хэлье. За одоо бол ингээд сая шинэ он гарлаа. Ингээд 1 сар хуучин тоолсоор он бол одоо яг өвлийн ихэнх сар өсөж хичээд явж байна. Тэгэхээр маш эрчимтэй гүйцэтгэлтэй байна. Үүнтэй холбоотойгоор бол олон гэр оролцсон халалгаан дээр явцгаах хэрэгтэй. Халалгаа фишн зурны аюулгүй байдал дээр нь одоо шахмал хүчнийхээ аваарын талаар онцгой анхаарах хэрэгтэй. Дээр нь одоо 10 жилийн сургуулийн хүүхдүүд авчихсан байна. Бага насны хүүхдүүд бас хараа хэмждэг байхгүй байх, ойлгож байх. Мөн одоо цахилгааныхаа аюулгүй байдлыг онцгой анхаарах хэрэгтэй. За. See you in my next video.